Бид яагаад дурлалдаг вэ? Дурлал бол хүмүүс бидний дундах мөнхийн сэдэв. Дурлал зоригтой нэгнийг ичимхий болгож, ичимхий нэгнийг зоригтой болгодог. Таныг галзууруулж, шатааж, бүр сандраадаг. Тал бие чинь байхгүй юм шиг санагдаж, төсөөлөөгүй зүйлийг чинь хийлэгдэг. Бүр тэнэг болгодог. Ирч хүчийг чинь ориглуулж, бүр сорж байдаг тэр дурлал гэж юу юм бол? Хүн төрлөختний дунд оршдог ич хэд юм болов? Магадгүй яг одоо энэ бичлэгийг үзэж суухад хэн нэгэн таны толгойд орсон бол та ч бас дурлсан байж магадгүй л юм. Дурлсан хүн сохор гэдэг магадгүй үнэн ч ойлголт юм. Учир нь дурлсан үед хамтрагчаа төгс болгож хардгаас гадна үерхлийн ихэн үед хосууд нөгөө хүнээсээ өөрийнхөө харахыг хүсдэг зүйлээ л олж харан төгс нэгэн мэд боддог. Тэгвэл бид яагаад заавал онцгой нэгэнд дурладаг юм бэ? Тодорхой хүмүүсийн хооронд онцгой таталцах хүч байдаг юм болов? Сэтгэл зүйн үүднээс дурлалд хэд хэдэн ерөнхий болон нийгмийн хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Үүнд хоёр хүн татагдахад ижил төстэй байдал, дундын сонирхол, хүсэмжид шинж төрөх гэх мэт зүйлс нөлөөлөхөөс гадна нэг хүн нөгөөдөө татагдах нь нөгөө хүнийх нь таалагдах түвшнийг нэмэгдүүлдэг. Мөн түүнчлэн хоёр хүний хоорондох хүслийг улам бадраадаг хүчин зүйлсийг дурдвал өвөрмөц сэрэл хөдөлгөх орчин, нөгөө хүнийх нь ямар нэг сонирхол татхуйц шин чанар, өөртөө итгэлтэй бэлэн байдал, хоол зай болон нууцлаг байдал нөгөө хүнээ мэдэх хүслийг бадраадаг ажээ. Дурлсан үед хүний тархинд өөр төрлийн дааврууд ялгаран маш олон мэдрэмжийг ихсэгдэг. Үүний нэг нь кортизол буюу стрессний даавар. Энэ нь хүнийг сандраан догдлуулж тархинаас хэвлээ рүү мэдрэл дамжуулан гизэнд эрвээхийн нэрч байгаа юм шиг мэдрэмжийг идэвхжүүлдэг. Дурлсан хүнээ тэврэх болон үнсэх үед допамин ялгаран сэтгэл санааг дэвшлүүлдэг. Харин окситоцины хэмжээ ихснээр нөгөө хүндээ илүү донтох, хайрлах ба хажууд нь аюулгүй, тайван, итгэл төрхүйц мэдрэмжийг өгдөг гин. MRI шинжилгээгээр дурлах үед тархины аз жаргалын төвийг цайруулж цусны урсгал тухайн хэсэгт ихсдэг ба энэ хэсэг нь хэтрүүлэн бодох зан чанарт хамаарагддаг тархины хэсэг юм байна. Эрдэмтэд дурлсан болон хар тамхинд донтсон хүмүүсийн тархины хариу үйлдэлийг харьцуулж үзэхэд зарим хэсэг нь ижилхэн байсныг олж тогтоожээ. Дурлсан үед эмэгтэй хүний тестостероны хэмжээ нэмэгдснээр илүү төрөмгий болгодог бол харин эрэгтэй хүний хувьд илүү дүлгөөхөн болдог юм байна. Харийг хүсэл давтах, татагдах, дасан нийлэх гэж 3 хуваана. Хүсэл гэдэг нь дааврын улмаас үүсэх үе шат бол харин тархины аз жаргалын хэсэгт очих цусны урсгал нь татагдах үе шатанд явагддаг. Энэ үе шатанд бид хайртай хүнтэйгээ бэхлэгцэн мэт мэдрэмж авдаг. Дасан нийлэх үе шатанд аажмаар тэрхүү зүйлс нь багасч бие махбод тэр аз жаргалдаа дасаж эхэлдэг. Энэ хүрээд бидний бичлэг өндөрлөж байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Хэрвээ танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe дарж биднийг дэмжээрэй. Баяртай.